Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заавал Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2227 жил их Монгол улс байгуулагдсны 812 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 107 жил, ардын хувьсгалын 97 жил, ардчилсан хувьсгалын 29 жил, Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 97 жилийн ой, Казак түмний Навризийн баяр, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тус тус тохиолдуулан барилга, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол улсын гавьяат цол хүртээсгүй. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор сайн хүүгийн цэрэн даш, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан доктор профессор гавьяат багш цолоор Алтан гэрлийн Даш Зэвэг, Төв аймгийн Алтан булаг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн Ахмад багш. Гавьяат багш цолоор Арилдын Гэлэг Жамц, үндэсний Батлан хамгаалгын их сургуулийн зөвлөх профессор. Гавьяат багш цолоор Кизэрийн Имам Магзам, Баян-Улгийн аймгийн боловсрол соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн. Гавьяат багш цолоор Даштиндвийн Оюун Чимэг, Архангай аймгийн Эрдэнэ булган сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн Ахмад багш. Гавьяат багш цолоор Гончгийн Хандарма, нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн Ахмад багш. Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Дэмбэрлийн Дорилог, Цэргийн Дуу бүжгийн Эрдмийн чуулгын Ахмад ажилтан хөгжмийн зохиолч. Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Гүрживийн Батнасан, Цэргийн Дуу бүжгийн Эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн албаны дарга. Гавьяат дасгалжуулагч цолоор Жамсран доржийн Баяр сайхан, Монголын сан бүхний холбооны ахлах дасгалжуулагч. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Цагаан хүүгийн Багмед, Монголын газрын тосны инженеруудын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн доктор профессор.
Авиа төвлөрч цолоо нацгийн гар бүсэг цагдаагийн ерөнхий газрын ахмадын байгууллагын тэргүүн бэлтгэл хурнаа авиа барилгын цолоо найдварын төмөр ахын нэгдэл хязгаарлалт компанийн ерөнхий захирал авиа эдийн засгийн цолоо өмнө жаргалын алчин Монголын эцэс баялаг салбарын ахмадын нэгдсэн хорооны гүйцэтгэх захирал Авиат мал зүйч цолоор Дашнямын буян хишиг хүнсгэдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан шинжлэх ухааны доктор Авиат холбоочин цолоор Дорж хорлоогийн Эренцэн ханд зэвсэгт хүчний жанжин штабын ахмад ажилтан бэлтгэл хурандаа үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Чойдгийн Даш тэлэг зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эдийн засагч үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дамбын Хишиг Баатар онцгой байдлын ерөнхий газрын ахмадын холбооны тэргүүн комиссар хүний гавьяат эмч цолоор Давгийн Бүрнэ шаргалжуут аршаан дэх Ганод Монгол уламжлалт зөвлөлийн дотрын ерөнхий эмч эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Үлзий сайхны тунгалаг шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн ахлах сувлагч зарилэг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгчийн зарилэг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дугаар 24 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын төрийн одон медалаар шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь Тулгарч төрийн 2227 жил их Монгол улс байгуулагдсны 812 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 107 жил ардын хувьсгалын 97 жил ардчилсан хувьсгалын 29 жил Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 97 жилийн хойд Казак түмний Навризын баяр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тус тохиолдуулан эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол улсын төрийн дэд одон медалаар шагнасгай. Цэргийн гавьяаны улаан төвийн одонгоор Тавхан Сорон болд үндэсний батлан хамгаалахын их сургуулийн батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга хурандаа
Цэргийн гарууны одонгоор Сүрэн жувийн Ванчинхүү Батлан хамгаалах яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэрэгжилтэн дэд туранда цэргийн хүндэт медалаар Ядамживын Наран Баасан цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын мэрэгжилтэн Хошууч цэргийн хүндэт медалаар Балын Батнасан цэргийн төв эмнэлгийн ерөнхий нэгтлэн бодлогч зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга За өнөөдөр ингээд хоёр чухал баярыг угтуулан ажил үйлстэй амжилт гаргасан иргэдэд шагнал гардууллаа. 3 дугаар сарын 18 бол Монгол цэргийн өдөр монголчууд бидний бахархал үлгэр дуурайлал болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид улс их орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид инхийг сахиулагчид тэдний гэр бүлийнхэнд зэвсэгт хүчний 97 жилийн хойн баярын мэндслэгийг дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртөөр хааж эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянган дайчдаараа би энэ өдөр маш их бахархаж хүндэтгэн ёслож байна. Монголын цэргийн чадвар оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж инхийг сахиулахад үйлсэд урьж оролцуулах болсоо бахархаж байна. 3 дугаар сарын 22 нь мөн Наврызын баяр болно. Нэгдсэн үндэсний байгууллагын 2010 оноос олон мянган жилийн түүхтэй Наврызын баярыг олон улсын Наврузын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэж ЮНЕСКО хүн төрөлхтний халдшгүй соёлын өвд бүртгэжээ. Наврыз бол өвлийг өнтөд авч урин хавартаа учран золгосныг бэлэгдэн хотод олноороо амар мэндэ мэдлцэх ахмадуудаа хүндлэн тэдний замналаас суралцж сургаалыг сонсох баяр мөн өдөр шөн тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог ажээ. Наврызын баярыг улс үндэсний их бэлэгдлийн өдөр хаврын баяр, нарны баяр гэх мэтээр бэлэгдэн нэрлэж өргөнөөр тэмдэглэдэг юм а. Уламжлал ёс, заншлаа хадгалж хөгжүүлж байгаа нийт казак ард түмэндээ баярын халуун мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол улс хөгжин бадраг мөнх тэнгэр биднийг үүрт ивэх болтугай. Баярлалаа тав.